Эрхэм үзэгч та бүдийнхэн амрыг айлтгах мэдчилээ. Монгол Улсын батлан хамгаалах зэвсэгт хүчин дүрнсэн үйл явдлыг багслан хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөө цагийн батлан хамгаалах салбарт хууль эрхцэн томоохон шинжилгүүд хийгдэж байгаа. Өнгөрөх 7 хоногт Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдлээ. Энэ талаарх хураангуй томыг эрхэм үзэгчдэнд одоо хүргэе. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг аюулгүй байдал гадаад болгохын байнгын хороо 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бол энэ сарын 19-ний Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн хүрээнд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг тусгагдсан төрийн цэргийн байгууллагын удирдлага гэсэн зохицуултыг нэмэх, батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх байгууллагуудыг тодтогох, батлан хамгаалахын яамны төрийн нарийн бичгийн дарга цэргийн дээд цолтой байх зохицуултуудыг шинээр нэмэх өөрчлөлтүүдийг тусгасан байна. Уг асуудлаар зарчмын зөрүүтэй санал хураахад гишүүдийн дийлэнхэн дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо. Үүний дараа зэвсэгт хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм а. Тухайлбал зэвсэгт хүчнийг үндсэн хууль зааснаар өөрийгөө хамгаалах гэж тодтогох, зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга төрлийн цэргийн командлагчийг зэвсэгт хүчний жанжин штабын дарга бус Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч томилох, чөлөөлөх зэрэг саналууд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан байна. Хэлэлцүүлгийн үед Улсын хурлын гишүүн бол зэвсэгт хүчний бүтцэд цэргийн цагдаагийн нэгжтэй байх, түүний ажиллах журмыг зэвсэгт хүчний жанжин штаб тогтоох гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх нь мөн дэмжижээ. Одоо ингийн сахиулах ажиллагаанд явах чинь одоо дагуулад тодорхой хэмжээний тэр одоо бүлэг батальонд бол тодорхой хэмжээний цэргийн цагдаагийн албан хаагч зайлшгүй явуулах ёстой. Тийм олон улсын стандарт байгаа байхгүй юу? Тэгээ бид нар тэрнийг явуулж чадахгүй зарим нэгэн хүмүүст нь тусгай нэг сургалт явуулаад за чи энэ одоо үүргийг гүйцэтгэсэн шүү гэдэг. Тэгээ хэрэг миний энэ тэр юмын одоо ангаж чадны хэрэг үрдүүлэлт эднийг нэг хийсэн болоод ингэж яваад байгаа байхгүй юу? Тийм учраас одоо энэ цэргийн цагдаа гэдгийг зэвсэгт хүчний бүтцэд бий болгоод ирэх юм бол энэ митийн за тэгээ түрүүчийн одоо нөгөө комендат гэдээ байж байсан одоо алга болтсон тэгээд одоо энэ хот хооронд ч гэсэн одоо цэргийн одоо хүрээ ангид цэргийн албыг тогтоох бэхжүүлэхэд хяналт тавьдаг ийм одоо тогтолцоог одоо эндээсээ бий болж эхэлнэ гэж ингэж ойлгож байгаа юм. Улсын хурлын гишүүн Лүндэ Жанцан батлан хамгаалах яам зэвсэгт хүчний жанжин штабын эрх мэдлийн хуваарлалт яригтай байдаг. Үүнийг засаж оруулж ирсэн үү хэмээн лавлахад зэвсэгт жанжин штабын одоо олон жил бас нэг тийм зохицуултгүй байсан төрийн захиргааны болон цэргийн захиргааны удирдлагын зааг ялгааг ер нь маш оновчтойгоор эцэслэн шийдвэрлэх нь ёстой гэж ийм байр суурийг бид бас баримталж ажилласан. Нөгөө байнгын хорооны ажлыг сурсан энэ салбарт хариуцж ажиллаж байсан сайдууд маань энэ дээр санал нэгтсэн. Үндсэндээ цэргийн мэргэжлийнхаа удирдлагыг жанжин штаб нэг мөр шийдэж явъя. Төрийн захиргааны болон энэ засгийн газрын бүрэн эрхийн асуудлыг бас нэг мөр болгоё. Жанжин штаб цэргийн хэрэгэл бүрэн хариуцсан. Батлан хамгаалал явна улс төрийн асуудлаа хариуцсан. Харин үдээс хойших нэгдсэн хуралдаанаар цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг тус бүр 2 жилээр нэмэгдүүлж, ахлагч, дунд офицер, эмэгтэй цэргийн алба хаагч 47, ахлах офицер 52, дээд офицер 57 нас хүртэл алба хаах, мөн офицерын анхны цолыг зэвсэгт хүчний ерөнхий командлагч олгох зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг гаргасныг байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдвэрлэжээ. Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 21, найруулгын 35 саналын томьёолол гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжижээ. Түүнчлэн цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 18-ны өдрийн хуралдаанаар хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлсэн юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 7, найруулгын 13 саналын томьёололоор санал хурааж шийдвэрлэн дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байна.
Намайг Сина гэдэг. Би Монгол улсад зохион байгуулагдаж байгаа хааны эрэлт 2016 энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагад оролцохоор бүгд наримдах Чех улсаас цэрэг дайчидтайгаа хамт ирсэн. Монгол руу явах хүмүүсийн нэрийн жагсаалтад нэр маань багтсан байсанд би маш их баярлсан л та. Учир нь би анх удаага Монгол улсад ирж байна. Онгоцноос буугаад Монголын цэвэр зингийг агаар өргөн уудам талыг хараад маш их бахатлаа. Хэдэн мянганаар дурсагдах их түүхтэй энэ сайхан оронд хөл тавьсандаа би баяртай байна. Би ойлгохдоо Аз намхан далайн бүс нутгийн сургалтын 2 төв байдаг. Түүний нэг нь Монгол улсад бий гэсэн нь одоо бидний сургалт явуулах энэ бааз юм байна. Монголчууд өөрсдөө үүнийг зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төв гэж нэрлэдэг юм байна лээ. Би Монгол улс гэхээсээ илүүтэйгээр Монгол цэргийн талаар баггүй сонсож ирсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа орон орны цэргийн алба хаагчдаас Монгол цэрэг сонор сэрэмж үүрэг гүйцэтгэлээр эрс ялгарч томоохон гавьяануудыг гарган үнэлэгдэж байгааг манай улсын цэргийн алба хаагчид хэдийн мэддэг болсон л доо. Энэхүү энхийг дэмжих ажиллагааны сургуулийг анх 2003 оноос Монгол улсын зэвсэг түвшин, Номхон далай дахь Америк нэгдсэн улсын зэвсэг түвшинтэй хамтран зохион байгуулж ирснээс хойш 2006 онд олон улсын сургалт болгон хамрах цар хүрээг нь өргөжүүлснээр өдгөө 10 гаруй жил болж байгаа юм байна. Миний оролцож байгаа энэ жилийн сургуульд 47 улс орны 2000 гаруй албан хаагчид оролцож байна. Би хувьдаа анх удаага ийм том хэмжээний олон улсын сургалт дадлагад оролцож явна. Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль дадлагын хүрээнд бригад, батальоны төвчний команд штабын сургууль, штабын дадлагын сургалт, салааны төвчний тактикийн хээрийн сургууль, нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармаалтыг сайжруулах олон талт сургалтууд, барилга инженер болон эмнэлэг хүмүүнлэгийн хамтарсан ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Харин би эдгээр сургалтуудаас салааны төвчний тактикийн хээрийн сургуульд хамрагдахаар ирсэн. Энэ удаагийн сургалтад гадаадын 11 орны салаа, Монголын 3 салаа оролцож байгаа юм байна. Бид өдөр бүр тус тусын цэгүүд дээрээ суралцж байна. Сайн уу залуусаа? Намайг Сина гэдэг. Би Чех улсаас ирсэн. Намайг Эмир гэдэг. Би харин Малайзиас ирсэн. Танилцсандаа баяртай байна. Харин чи? Намайг Дэлгэр Мөрөн гэдэг. Би Монгол цэрэг. Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцсноор надад олон орны цэргийн албан хаагчтай нөхөрлөх боломж олдлоо. Би энэ хоёр найзтайгаа их сайхан нөхөрлөж байгаа л та. Үүнээс гадна бусад улс орнуудын өв соёл урлагтай танилцах ховор аз завшаан тохиолдлоо. Өнөөдөр Бангладеш болон бүгд наримдах Солонгос улсууд соёлоо танилцуулж байна. Хардаа та энэ гэрлийг хазаж чадах уу? Амар чим шиг сонирхолтой үзүүлбэр байгааз. Интернет сошиал ертөнцөөр олон мянган хүмүүсийн хандлтыг авч чадсан Gangnam Style дунд би дуртай. Энэ дуун дээр бүгд нэр Солонгос улсын цэргийн алба хаагчид маш сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж эрч хүч өглөө. Эдгээрээс гадна хамгийн чухал зүйл бол бидний оролцож буй салаадын тактикийн хээрийн сургууль. Өнөөдөр би бүслэн нэгжих ажиллагааны цэг дээр суралцлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд бүслэн нэгжих ажиллагаа маш чухал. Тийм учраас ажиллагааны газар оронд бүслэн нэгжихтэй үндсэн нэг ойлголт зарчимтай байх шаардлагын хүрээнд бид энэ цэг дээр суралцлаа. Харин өнөөдөр манай Малайз найз Эмир эмнэлгийн цэг дээр суралцсан. Тэр ясны хугарлын үед хэрхэн анхан шатны тусламж үзүүлж байх зэрэг ажиллагааны газар оронд тулгарч болох эрсдлүүдээс сэдвүүлсэн хичээлд суусан байгаа. Манай салаа өнөөдөр эмнэлгийн цэг дээр суралцлаа. Өглөө онол үдээс хойш дадлагын хичээл орлоо. Үүрэг гүйцэтгэж буй газар оронд эрүүл мэндийн элдв асуудал гарахад мэдлэг чадвар болон сэтгэл зүйн хувьд яаж ажиллах талаар Монголын сургагч багшаар ахлуулсан багш нараар хичээл заалгасан.
Цагийн байдал үүссэн ямар ч үед бид инхийг сахиулагчтал байх ёстой. Тиймийн тулд бид онол дадлагыг хослуулсан хичээл сургуулалтад идэвхтэй оролцож байна. Ур чадвар, үүрэг гүйцэтгэлээрээ дэлхийд нэр цун мандаж ява Монгол цэрэг, эрхэм найз Дээгийн маань өнөөдөр баазын харуул хамгаалтын цэг дээр суралцсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын баазад буу зэвсэг хэрэгэлдэг онцгой чухал объект цөөхөн бий. Тэр нь баазын харуул хамгаалтын цэг. Нэгдсэн үндэсний байгууллагын цэнхэр дуулалтны игнийг өргөдгөх, оролцогч орнуудын инхийг сахиулах үйл ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Аз номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодиттой хувь нэмрээ оруулж байгаа тус сургалт, салаадын тактикийн хээрийн сургуулиас би болон манай найз нар маш олон төрлийн мэдлэг чадварыг эзэмшиж байна. Өнөөдөр манай салаа нэгдсэн үндэсний байгууллагын шатгуун түгээх төв баазыг харуул хамгаалтыг зохион байгуулж байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд миний хувьд гэх юм бол салааныхаа бие үйлдвэрнээс шалганы нэвтрүүлэх зэг дээр нэгдсэн үндэсний байгууллагын ажилчдыг нэвтрэхэд нь одоо чек хийж одоо шалгалт хийж байгаа. Үр дүн ач холбогдолтой сайхан сургууль болж байна да. 2000 гаруй цэргийн албан хаагчдыг Монголын хөх номын тэнгэрийн дор нэгтгэж чадсан тус сургуулийг зохион байгуулж байгаа Монголын болон бусад орны цэргийн албан хаагчдаа баярлалаа илэрхийлье. Дэлхийн орон орны цэрэг эрс, яс үндэс, гарал үүсэл, улс үндэстнэрээ үл ялгаран манай цэнхэр гаригийн амар амгалангийн төлөө нэгдэн нэгтарч хүн төрлөختний инх тунх амьдралыг хамгаалсаар байх болно. Үндэ их орноос илүү үнцэнтэй юм гэж юу байх вүлээ? Хайраг чулуун хүртэл торгон элс шиг санагддаг эх орн минь та. Инхчингийн наран дор өнхчин мандах болтугай. Халуу жанжин жамингийн лав сүрм. Монгол цэрэг инхийн үйлсэд жил бүрийн 5 сарын 29-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэдэг инхийг сахиулагчдын өдрийг монголчууд бид бас өргөн тэмдэглэж заншсан. За Монгол цэрэг одоо инхийг дэмжих ажиллагаанд оролцоод 10 гаруй жил болохдоо монголчуудынхаа нэр хүндийг олон улсын давцанд өндөрт өргөж байгаа. Тухайн одоо үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутаг улс орондоо бол Монгол цэргүүд нэр хүндтэй үүрэг даалгаврыг цагтан чанартай гүйцэтгэдэг ийм одоо нэр хүндтэй байгаа. Тийм учраас бусад улс орнуудын одоо батлан хамгаалахын салбарын сайд нар удирдлагууд бол Монгол цэргүүдтэй хамтарч инхийг дэмжих ажиллагаанд оролцох одоо эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлдэг, хамтарч гүйцэтгэж байгаа үүрэг одоо нэр төртөө хэрэгжиж байгааг бас биднэрт одоо бахархан тэмдэглэдэг. Нийт энэ үйл ажиллагаа инхийг дэмжих ажиллагаанд оролцсон одоо цэргийнхандаа за цэргийнхнийхээ ар гэрийнхэн өөр хүүхэд гэр бүлд нь одоо инхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан одоо ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулагчдын баярын өдөр. Эдний хойш ирээдүй болсон инхийг сахиулагч дайсан ирсээр бахархаж байна. Цэнхэр дуудахтан дэлхийн цэрэг таны хямар өдөө байг. Инхийг сахиулагч ах нартай баярын мэнд хүргэе. Эх
орныхон зүүн хязгаарт байрлах анги салбаруудад манай сурвалжлах хэсэг ажиллаад ирсэн байгаа. Тэдгээрээ маань 2 дахь сурвалжлага эрхэм үзэгчтэнд одоо хүрэх гэж байна. Эх орныхон зүүн хязгаарын агаарын орон зайг сахин хамгаалахад үүрэг ройлтойгоор оролцдог. Агаарын цэргийн тэг 65 дугаар ангийн харьяа Дорнод аймаг дахь тусгай рот. Тэдгээрийн алба хаагчдын үр гүйцэтгэлийг хүлээн авна. Агаарын цэргийн тусгай ороот нь 1964 онд Зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн хамгийн анхны ороот болж бүтэц, оронтоо, Зэвсэг техникийн хангалтын хамт байгуулагдаж байв. Монгол улсын зүүн зүгийн агаарын хил, агаарын орон зайд хяналт тавих, нислэгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр байгуулагдсанаас хойш өнөөдрийн хүртэл үүргээ амжилттай гүйцэтгэж иржээ. Ротын өнгө төрөх, барилга байгууламж, алба хаагчдын ажиллах орчин цаанаа л нэг эмгцэгцтэй цэвэр цэмцгэр. Нийт бие бүрэлдэхүүний 60 гаруй хувийг залуучууд эзэлдэг. Рот албан тушаалын 4 айлын орон сууцтай. Бие бүрэлдэхүүний дийлэнх нь Дорнод аймгийн уугуул иргэд байдаг. Тиймээс ч алба хаагчдын орон сууц нийгмийн асуудлууд шат дараалтайгаар шийдвэрлэгдэн ирсэн байна. Элчи алба хаагчд ер нь 60% нь бол одоо Дорнод аймгийнхаа төвд орон сууцаар хангагдсан байдалтай өөрсдийн одоо чармаалтай орон сууц хангалт нөхөн хангалт үлээ сайн байгаа гэж үзэж байгаа. Тус ротод давхарсан тоогоор 18 цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд иржээ. Өнөөдрийн байдлаар өмнөд Судаа улсад 4 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бол мөн тооны алба хаагчид гадаадад үүрэг гүйцэтгэх гэхээр ажиллагааны өмнөх бэлтгэл сургуульдаа гарсан байна. Зэвсэг түвшний тэг 65 дугаар анги болон агаарын цэргийн командлаас бол бас дэмжиж бололцооны хэмжээгээр байлдааны жүрэлт үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр ингээд тодорхой улсуудыг бол үүрэг гүйцэтгүүлж одоо явж байгаа. Дорнод аймгийн ард иргэд хөөхд залууст цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх зорилготойгоор цомхон ч гэсэн ротын бие бүрэлдэхүүн тодорхой ажлуудыг зохион байгуулж ирсний дээр аймгийн эрүүл мэндийн нэгдэл хөөхд гэр бүл хөгжлийн төв засаг даргын хамгийн газрын цэргийн штабтайгаа хамтран шат дараалсан олон арга хэмжээг зохион байгуулж иржээ. Тусгай ротын бие бүрэлдэхүүний алба хаагчдын 40 орчим хувийг энгийн болон цэргийн мөрдөст бүсгүйчүүд эзэлдэг. Тэдний дундаас ахлах ахлагч 2 бүсгүйг бид нэвтрүүлэгтээ онцолсон юм. Эх орныхоо төлөө зүтгэн Зэвсэг түвшний игнэнд алхаж буй 2 бүсгүй маань анги байгууллага ротдоо амжилт бүтээл нэр хүндтэйгээр үүргээ гүйцэтгэж аваа бүсгүйчүүд. Планшетчин ахлах ахлагч Сарантуяа 2005 онд Батлан хамгааллын их сургуулийн ахлагчийн сургууль төгссөнөөс хойш Дорнод нутагтаа байрлах тусгай ороотдоо өөрийн хүсэлтээр томилогдсон өнөөдрийн хүртэл үүргээ гүйцэтгэж аваа. Би бол багаасаа ер нь цэргийн хүн болно гэж их мөрөөддөг байсан. Багадаа тэгээд хээрийн сургаал мургаал гэж тиймэрхүү тоглоом айгүй сонирхолтой байсан. Манай Зэвсэг түвшний эмэгтэйчүүд бол их чадварлаг, их дайчин, их төсвөр төвчээртэй байдаг. Тэр талаараач тэгээд ер нь эмэгтэйчүүд бүсгүйчүүдээр би бас их бахархаж явдаг. Жил бүрийн Зэвсэг түвшний марш тактик тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээнд ротоос шалгаран тэг 65 дугаар ангийнхаа бүсгүйчүүдтэй хамтран оролцож мөн л амжилт дагуулan анги ротынхоо нэр хүндийг Зэвсэг түвшиндээ мандуулан ирсэн нь бахархалтай. Армийн аврах шалгаруулах марш тактикийн тэмцээнээс 2 удаа алт, 1 удаа хүрэл медаль хүртэж байсан. Хорооноос мэдээ ирээд дууддаг байхгүй юу? Тэгэл 4 сар гараал 4 сарын 1 гэл тэгээд бүр сэтгэл хэлцчихдэг шүү дээ. За одоо мэдээ хизээ ирэх бол одоо явах юмсан гэл. Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнээс 3 мөнгө сая 2015 онд алтан медаль хүртэж тус шагнагдж байсан. Тэмцээндээ явал оролцоод төрүүлээд ирэхчд бүр ингээ огшоод омогшоод бийстэй хаан талынхаа итгэлийг авлаагүй би ингээ амжилттай гараад ирсэн дээр их л сайхан байдаг юм. Тэрээр ахлагчийн сургуульд суралцах хугацаанд өөрийгөө хөгжүүлэн спортын олон төрлийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ. Тухайлбал кикбокс, бокс, тэквондогийн улсын аваргын тэмцээнүүдэд удаа дараалан амжилттай оролцсон байна.
миний ард түчнээ хамт олон маань надад итгэл найдвар хүлээлгээд байж байгаа болохоор би тэрэнд л урам орж ирч хүч орж явдаг юм да. Харин ахлах ахлагч энх цэцэг агаарын холбоочин. Агаарын цэргийн холбоочны үүрэг гэдэг тун хариуцлагатай анхаарал, сонор сэрэмж шаардсан нарийн мэрэгжил. Энэ мэрэгжлийг бол манай нөхөр аргацж байсан. Тийм болохоор энэ мэрэгжлийг сурыг гэж одоо тэтгэвч чармаалт гаргаж сурсан. Анги сургууль бэрхшээлтэй зүйл гарч байсан. Шантарч байсан үе байсан. Дараагүй нь хүлээ авалт нэвтрүүлгээ боллоо. Өөрийнхөө хүчин чармаалтаар бол сайн хийжсэн дундалд энэ үндэсчийг бүр эзэмшсэн. Ахлах ахлагч энх цэцэг агаарын холбоочин гэх мэрэгжлийг сонгон анх ханаараа заалган сурч байсан гэдэг. Тэдний охинч мөн аав ээжийнхээ мэрэгжлийг өвлжээ. Маш хариуцлагатай хорооны удирдлагатай бол байнгын холбоог бол тасралтгүй хангаж байх бидрэл үүрэгтэй. Мөн шинээр орж иж байгаа хүмүүстэй бол бас чадах чинь нэг л заа сургаж байгаа. Агаарын харуулын алаг нүдээ арын хангай. Анги байгууллага Оротоос хүлээлгсэн их итгэлийг тэд хизээч алдаж байгаагүй юм. Цэргийн хүний өндөр бэлтгэгдсэн сэтгэл зүйн хүчээр альвааг даван туулж нэгэн сэтгэлээр урагш тэмүүлсээр ахлагч үсби. Тэнхүү бид 100 аймагуудад ажилласан томилтын аяны богцынхаа 2 дахь дугаарыг Зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн тусгай Оротоос бэлтгэсэн сурвалжилгаар өндөрлөж байна. Дорндын тал нутагта эх орныхоо дуудлагаар агаар мандлын орон зайг сахин хамгаалж буй Оротын бие бүрэлдэхүүндээ ажлын өндөр амжилт хүсье. Нийслэлийн засаг даргын санаачлагаар Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд 4 дахь жилдээ Монгол цэргийн жохоо уралдааныг амжилттай зохион явуулж өндөрлөө. Энэ жилийн тухайд цэргийн хотгоны эрүүл аюулгүй байдал, догчил, цэргийн алба хаагчдын бие бэлтрийн хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны догчилтыг гол шалгуур үзүүлэлт болгожээ. Уралдааны нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Зэвсэг түвшний тэг 84 дугаар анги, Удаах байранд Зэвсэг түвшний 350 дугаар анги, Хилийн цэргийн тэг 164 дугаар анги тэргүүлжээ. Тусгай байранд Зэвсэг түвшний 150 дугаар анги шалгарсан байна. Энэ жилийн хааны ярил 2016 олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагын эмнэлэг хүмүүнлэгийн ажилд 6 орны 70 гаруй цэргийн алба хаагчид хаан улдүргийн иргэдэд болон зорилтод бүлгийн хүмүүст энэ сарын 23-наас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийслэлийн хаан улдүргийн 7 дугаар сургуулийн хичээлийн байранд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлнэ. Энэ жилийн тухайд 4500 иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулахаар төлөвлөжээ. Энэ сарын 22-ны өдөр Номхон далай дахь Америк нэгдсэн улсын цэргийн командлын дэлхийн энхийн төлөөх санаачлах хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны оперативын төвчний офицеруудыг бэлтгэх ээлжид сургууль Улаанбаатар хотно эхэллээ. Тус сургууль нь энхийг дэмжих ажиллагаа, эргэн цэргийн харилцаа, арт тал хангалт үйлчилгээ, төлөвлөлт гэсэн үндсэн 4 хэсэгт хуваагдан 40 гаруй улсын 100 орчим офицерууд анхан шатны мэдлэгийг өгөх юм. Сургуулийг Монгол улсын зэвсэг түвшний болон дэлхийн энхийн төлөөх санаачлах хөтөлбөрийн сургагч багш нар өдөртөн зохион явуулж байна.
Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын сайд солимон зэвсэг түвшний Жанжин штабын дарга хуршууч генерал Даваа тэргүүтэй албаны хүмүүс Америк нэгдсэн улсын номхон далай дахь цэргийн командлагч адмирал Хари Харисыг Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбар, зэвсэг түвшний хамтын ажиллагаа болон инхийг сахиулах ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Аз Европын дээд түвшний 11 дахь уулзалт ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотнод зохион байгуулагдана. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын ерөнхий сайд, ажлын хэсгийн даргаар Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Батцайхан томилогдсон ажиллаж байна. Ирэх сарын 15-нд болох 53 орны төр засгийн тэргүүн зочид төлөөлөгчдөд үзүүлэх Монгол наадмыг 6 яамны төрийн нарийн бичгийн дарга нийслэлийн удирдлага хүчний байгууллагууд хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 100% Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2013 оноос хойш зохион байгуулж ирсэн. Энэ сарын 27-ны өдөр 100% Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол хөгжлийн чиг хандлах сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг гадаад харилцааны яамнаа зохион байгууллаа. Тус хуралд Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, ихтэй сургуулиудын эрдэмтэн судлаачдаас гадна Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, Япон улсын нийт 80 гаруй эрдэмтэн судлаачид оролцжээ. Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгааллын газрын цэргийн штабаас инхийг сахиулагчдын баярын өдрийг тохиолдуулан энэ сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер ахлагч нарт баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Энэ сарын 25-ны өдөр Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуулийн гүнзгийрүүлсэн дамжааны төгсөлтийн ёслолын арга хэмжээ Батлан хамгаалах их сургуулийн соёлын төвөргөнд оллоо. 3 сарын хугацаанд үргэлжилсэн салааны захирагчийн орлогчийн сургалтад 60 гаруй цэргийн алба агчид хамрагдаж гэрчилгээ энгэрийн тэмдгээ гардаавлаа. Зэвсэг түвшний соём сонины шин дугаар олон улсын инхийг сахиулагчдын өдөрт зориулагджээ. Хааны эрэл олон улсын инхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага, цэнхэр дуулалтнуудын их цугларалтын талаарх мэдээллийг эхний нүүрэндээ онцолсон байна. Аз Европын дээд түвшний 11-р уулзалтын арга хэмжээнд Батлан хамгаалах салбарын ямар үүрэгтэйгээр оролцох талаар Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Хурандаа Батцайхны ярилцлага нийтлэгджээ. Түүнчлэн Батлан хамгаалахын сайд солимон нэгдсэн үндэсний байгууллагын цэргийг Монгол хүн удирдах цаг ойрхон нийтлэл бичсэнийг соём сонин энэ дугаартаа онцлон нийтэлжээ. Гадаадын цэргийн мэдээний нүрт нэгдсэн үндэсний байгууллагын штабын офицерууд бэлтгэх сургалтын талаар сурвалжлага, Оросын холбооны улс Ахмад дайчдын тухай хуулиндаа Сирд байлдааны ажиллагаанд оролцож буй дайчдын нийгмийн халамжийн талаар тусгай заалт оруулж байгаа болон дэлхийн цэрэг улс төрийн амьдрал сүүлийн үед болсон үйл явдлуудын тухай мэдээлжээ. Саний 5 дугаар нүрт өмнөс удаа улсаас тус саний сурвалжлагч, тэслэгч мөнх зэрэг адмис ажиллагааны хүчний командлын штабын дарга Норвеги улсын зэвсэг түвшний бригадын генерал Сол Берегтэй хийсэн ярилцлагаа сониндоо илгээснийг мэдэлсэн байна. Мөн цэргийн холбогч офицерын үүрэг тулгардаг бэрхшээлийн талаар Кен улсын офицертэй хийсэн ярилцлага, үндэсний бахархал, өв соёл, шин дуу, сургамжит өгүүлэлэг, хөгтөө явдал зэрэг уншигчдийн чөлөө цагт зориулсан мэдээллүүд нийтлэгджээ. Үйл явдлаар арвин 1-7 хоног инх хард хоцорлоо. Салбар төрөнсөн мэдээллийг үзсэн эрхэм танд баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ мэдээлэлтэй эргүүлзье. Түр баяртай.